Таван аймгийн иргэд барилга бүтээн байгуулалтын ажил жилдээ 220 мянган тонн цемент хэрэглэдэг. Энэ хэмжээний цементийг Улаанбаатар хотоос тээвэрлэн авч ирэхэд үндсэн үнэ нь 2 дахин нэмэгддэг байна. Тиймээс алслагдсан бүс нутгийн иргэдийг хямд үнэтэй цементээр хангах зорилгоор шинэ ховд хөтөлбөрийн хүрээнд буян цумын нутагт ховд эко цементийн үйлдвэрийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж 2021 оны хавар анхны бүтээгдэхүүнээ гаргахаар зорж байна. За 10 сараас хойш бол одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил бол хийгдэнэ. Хамгийн гол ажил бол одоо энэ барилгыг барих суурийн ажил хамгийн их хугацаа зардаг. Тэгэхээр энд бол том жижиг нийлсэн нийтээ нэг 30 гаруй барилга байгууламж баригдана. За эндээс бол одоо бид чулуун цэрэг агуулгах, цементийн агуулгах, бусад одоо бутлуурууд байна. Цементийн термийн барилга, эргэх зуух, урьдчилан халаагч гээд том барилга байгууламжууд баригдана. Ховд аймагт цементний үйлдвэр баригдсанаар Баруун Таван аймагт 1 м квадрат нь 1 сая 100 мянган төгрөгөөр худалдаалагдаж буй орон сууцны үн 880 мянган төгрөг болж иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах боломж бүрдэх юм. Мөн 250-аас 350 хүн байнгын ажлын байртай болж улсын төсөвт эх 10 жилд 50-аас 60 тэрбум төгрөгийн татврын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолж байна.